Сайн байцгаана уу? Санаа юм. Заяа байна. За бид хоёр болохоор No Gym гэдэг нэртэй ийм подкаст маягийн янз бүрийн сэдвүүдийн талаар ярилцдаг ийм видео. Тийм Бичлэг хийж байгаамаа. За өнөөдрийн ярилцах сэдв болохоор хов живний талаар гэдэг нь. Тэгээ хүмүүс яагаад ховж юмд дуртай байдгийг Хов жив бол ярихгүй зүгээр хүмүүс яагаад хов живнд дуртай байдгийг ч юм уу. тэр талаас нь Тийм. ярих байгаа. Хов гэж юу нь яг юу юм? Эхлээд чиний бодлыг сонсъё. Би харин тийм тодорхойлолт уншсан. Тэр болохоор хин нэгний талаар тэр хүнийг байхгүй байхад нь тэр хүний талаар ярихыг хов жив гинэ. Тэгээ энэ нь заавал тийм муулсныг л хов гэхгүй зүгээр муулаагүй байсан ч ер нь тэр хүнийг байхгүй байхад тэр хүний талаар ярих нь хов живэнд орж байгаа. Тийм. Би бас ер нь тэгж бодож байна. Яг тодорхойлол уншихаасаа өмнө ч гэсэн ингэ бодохоор яг тухайн хүнийг байхгүй байх үед нь тухайн хүнтэй холбоотой болсон үйл явдлыг нь гаргаж сөхөж ирээд тэгээ тэр тал дээр ингээд халуун яриа өрнөлхийг ховж ив гэж ойлгодог. Ясаа. Халуун яриа юу. За. Окей за. Тэгээ ер нь бол миний бодлоо гаргал нэрээ халуун яриа л юм байна. Ингээд тэрэн дээр ингээд уултаалаа. Аха. Нэр тэгсэн штэ. Наа чи тийм байлаа штэ. Тэгээд яг ховж ивний талаар ингээ уншсан чинь болохоор хүмүүсийн 76% нь ер нь ингээ ховж ив ярьдаг. Гэж аахгүй юу? За ямар ч байсан байдлаар бүх хүн ямар нэгэн байдлаар ховж ив ярьсан л байдаг гэдэг нэ. Тэгээд тэр нь болохоор яг чи сайн хэлсэн штэ нэг эерэг зүйл байж болно, сөрөг зүйл байж болно. Тэгээд тэр юм шиг эерэгч байж болно, сөрөгч байж болно. Хүн болгоо ер нь амьдралынхаа туршид ямар нэгэн байдлаар ингээ ховж ив угаасаа ярьдаг гинэ. Би бол 76 биш. 99% гэж бодож байна. Тэгээд одоо нэг хүмүүс ингээ байр суурь илэрхийлээд одоо ингээ олон хүмүүс ярилцчихлээ гэж бодох юм бол байр суурь илэрхийлээд ингээд нэг нэгээр ингээ ярина да тий. Тэгээд тэгэнгүүт тэр дунд нь яг эерэг болон сөрөг байр суурийг ингээд хадгалж ярьдаг хүмүүс бас байдаг. Тэгээд төвийг сахисан байр суурийг бас ингэж хадгалж ярьдаг. Чи аль төрлийн хов бодогч нь вэ? Би юу? Би яг хинтээ байгаагаас шалтгаална. Би ер нь төвийг сахин заяа. Гэхдээ амар төвийг сахина гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр би яг чин сэтгэлээсээ төвийг сахиж байгаа бас биш. Ерөнхийдөө нэг тэгсгээл би яг амар дотны хүмүүстэйгээ яг чин сэтгэлээ илэрхийлж хов бацдаг. Дотны хүмүүстэйгээ. Дотн биш хүмүүстэйгээ бол тэгсгээл нэг юм зөв гэж бодсон зүйлийг ярьдаг. Яг дотныхоо хүнтэй бол яг чин сэтгэлээсээ хов бацдаг. Яг чин сэтгэлээсээ хов бацахад ялгаа нь юу байх вэ? Чин сэтгэлээсээ хов бацахад би тэр хүнийг одоо тэр ховны талаар эерэг байр суурьтай байвал эерэг байр сууриа илэрхийлнэ. Сөрөг байр суурьтай байвал сөргөө илэрхийлнэ. Нуулгүйгээр сөргөө илэрхийлнэ гэсэн үг. Төвийг сахисан бол яг л чин үнэнээ л хэлнэ гэсэн. Би бол төвийг ер нь бол миний сэтгэл зүйн байдал ямар байдлаа байгаагаас шалтгаалсан юм шиг байна. Би ингээд тухайн одоо ярьж байгаа сэдв нь яг миний үед ингээ эерэг зүйл агуулж байгаа юм бол ингээ аюу эерэг талд нь ингээ ороод ярина. Ингээ сөрөг агуулж байгаа юм бол мэдээж ингээ сөргийг ингээ жоох илүү ярих бах. Тэгтээ хүнд нөгөө нэг өөрийнхөө гэсэн нэг имижийг хадгалж үлдэх гэдэг юм бас ингээ байдэн штэ. Тийм. Хэрвээ яг тийм байдалтай ингээ өөрөө мэдрээд ах юм бол ингээ жоох ингээ төвийг сахисан байдлаар ярих бах. Үгүй яг наа чин тийм муу хүн л дээ. Гэтэ яг тэр үед тэгсэн ч байж болно штэ гэж нэг тийм. Яг наа чин тиймэрхүү юм хийсэн байж болно л доо. Гэтэ тэр үедээ тэр нь одоо тэр хийсэн юм нь буруу л даа. Гэтэ тэр үед тиймэрхүү ситүэйшн байсан болохоор тэгж хийсэн баг ч гэдэг юм. Тиймэрхүү байдлаар тийм байна. Би бас гэхдээ нэрээ миний хувь хүн бас жоох юмыг олон талаас нь хардаг төрлийн юм шиг байна. Тийм. Бас жоох олон талаас нь харж бас хов баацдаг төрлийн хүн юм шиг байна. За. Хоёрын хувьд бол ховж ив гэдэг бол иймэрхүү байлаа. За би одоо чамд яг сонирхолтой юм уншиж өгье заяа. Энэ сэдвийг за энэ болохоор нэг хэсэг сэтгэл судлаачид заяа 2019 онд ингээд нэг судалгаа хийсэн заяа. 2-5 хоногийн хугацаанд хийсэн. Нийт 467 тийм насанд хүрсэн хүмүүс оролцсон. За тэгээд
За тэгээд энэ хүмүүсийн одоо хин нэгэндээ одоо харилцан яриа ингээ үүсгэж байгаа шүү дээ. Энэ харилцан ярианы нэлээд хэсэг нь бусад хүмүүсийн талаар ингэж ярихад зарцуулагддаг гэж байгаа байхгүй юу? За. За тэгэнгүүт бас өөр нэг судалгаагаар болохоор тэдний ярианы 3-1 нь чи бүр 3-2 юм байна. 3-2 нь бусад хүмүүсийн тухай байдаг. Одоо чи бит хоёр ингээ юм ярьж байлаа гэхэд бит хоёрын ярианы сэдвийн 3-2 нь өөр хүний талаар ярьж байна гэсэн үг юм байна. За. За тэгээ сая нэг харилцан яриаг эерэг сүрэг төвийг гэсэн гэж ангилаад байгаа шүү дээ. За тэгээд яг энэ судалгаанд гарсан хов живийн дийлэнх нь эерэг эсвэл сүрэг биш байсан. Яг ихэнх нь болохоор дандаа төвийг сагсан байсан шүү дээ байсан. Гэхдээ миний бодлоор шүү дээ энэ судалгаанд болохоор хүмүүс ингэ судалгаанд оролцож байгаа мэдчихэж байгаа шүү дээ. Тэнгүүд шууд төвийг сахиад гэсэн баг гэж бодсон. Бас нэрээ тийм би шууд судалгаанд оролцож байгаа гэж бодчихвол амар тий ингээд за ямар ч тач би нэг судалгаа ингээд судалгаанд оролцож байгаа. Ингээ надтай хамт байгаа гэдэг би ингээ мэдэрчих юм бол төвийг сахиад унахаа гэж би бодсон. Нэг гэсэн марыг тохоо. Тий хэрвээ энэ яг жинхэнэ ингээд амьдрал дээр ингээд яг нууцаар гэхээр бас ингээд хориотол болчиход байгаа юм л та тий. Гэхдээ ингээд ер нь бол дийлэнх нь бараг сүрэгчж бас магадгүй. Гэхдээ ер нь хов жимийг хүмүүс дандаа сүрэг талаас нь л хаадаг шүү дээ тий. Тэгээ бас магадгүй сүрэг нь илүү амттай байдаг баха. Тэгээд ер нь бол ингээд хов жив ярих шалтгаан ингээд зөндөл байд юм байлээ л дээ. Тэгээд нэг хит хитэн нийтлэг шалтгаанууд олсон баггүй юу? За. Тэгээд яагаад хүмүүс хов жив яриад байд юм бэ? Хүмүүст одоо нэг муу имижтэй шүү дээ ер нь бол хов живтэн. Тэгсэн ер нь яа хүмүүс яриад байд юм бэ гэдгсэн нэгдүгээр болохоор нийгмийн харилцаа холбоонд оруулахад маш сайн тусалдаг гинэ. Нэг бүлэгт ингээд орж чадахгүй бай. Тэгэх юм бол тэр бүлэг нэг ингээд нэг хов живний талаар ярьж авах юм бол тэр хүн тэрэнд ингэж нэгдснээрээ тэр бүлгийн нэг хэсэг юм шиг бас мэдэрдэг гэсэн. Би бас тийм юм уншсан. Яг ингээд харилцаа холбоо тогтооход амар эрг нөлөөтэй байдаг гэсэн. Хов ярих. Тэгээд найзтай болж болоход ч юм уу. Тэр нэг үеийн сая даваад үзсэн шүү дээ. Сая даваад тэр нөгөө манай үеийг гэдэг шүү дээ. Гол дүрийн. Тэгвэл үү. Тийм яг ингээл амар юу гэж ингээл яг хов жив гэхээсээ илүүтэйгээр яг тэрэнд ингээд ярихыг хүсэхгүй байгаа юм а тэр бүлэгт орохын тулд ярьж байгаа байхгүй. Тэгэхээр бас яг тэрнтэй төстэй байж магадгүй гэж би бодлоо. Тэгээд миний бодлоор заяа. Айсгол энэ зөвхөн надад ч нөлөөлдөг гэж магадгүй. Би ингээд дотны хүмүүс тэгэл хов баацдаг гэсэн шүү дээ. Тэгэнгүүт хэрвээ хин нэг нь надад ингээд хов живний төрлийн юм ярих юм бол надаа ингээд энэ хүн намайг найз гэж харж байгаа юм шиг. Тэр хов нь ингээд хэр serious вэ те. Амар бас чухал ховыг надад ингээд ярьж байгаа юм бол ингээд энэ хүн намайг ингээд энэ хэмжээний дотно гэж бодож байгаа юм байна та. Гэсэн тийм мэдрэмж бас төрүүлдэг. Тийм илүү дотно байгаа юм шиг мэдрэмж төрүүлдэг байж магадгүй. Тийм. Би тийм бас юу гэдэг штэ. Тэр юун дээр гардаг лээ? Нэмэх харамтлага дээр билүү? Эсвэл нэвтрүүлэг дээр ч гардаг билүү? Яаж найзтай болох уу гэд нэг юм их сургуульд орсон фрешмен байгаа байхгүй юу? Тэгсэн чинь чи ерөөсөө найз болмоор байгаа хүнийхээ хажууд очиж суугаал юу ч хамаагүй муулаад ихэл. Сургуулаа муул эсвэл багшаа муул. Тэгээд та хоёр найзууд болно гэдэг. Нэг тийм дотн юм шиг ойр юм шиг мэдрэмж төрүүлдэг байж магадгүй. Тэгээ сая ч нэг юу чамаагүй ингээд ярэ гэдгсэн шүү дээ. Тэрэн дээр бас нэг юм нэмээд хэлэхэд би бас тэгж унссан. Gossiping is social skill гэдэг байгаа байхгүй юу? Тэр чи ингээд gossip ярихыг ингээд skill болгож ингээд ашиглаж чадах юм бол чамд ингээд амар юм лээ те. Би бас тийм харсан. Тэгэхээр би харилцаа холбоонд ингээд амархан уусаж болох. Гэхдээ gossip чинь бас нэрээ бодоод ангуул ямар төрөл одоо яаж gossip хийж ин гэдэг нь аюул чухал хаа. Жишээлбэл одоо ингээд хүн болгонд очиод хов яриад байдаг. Бол аюул онцгүй. Тийм үү. Одоо ингээд би ярмаар байгаа gossip-оо яг дотныхоо цөөхөн хүнтэй л ярьдаг. Тэгээл цааш нь нэг явдггүй. Чим үү? Тэгвэл ингээд бүх хүмүүст очиод хов яриад байж бас болохгүй. Нэгдүгээр, хоёрдугаарт тэр нь бас амар тийм гүтгэлгийн шинж чанартай, эсвэл атаархлын шинж чанартай, хин нэг ингээд бусад хүмүүсийн хувьд муухай гэж харуулахыг хүссэн шинж чанартай байж бас болохгүй. Хоёрдугаар нь болохоор мэдээлэл солилцоо. За мэдлэг бол ингээд хүч бол хов жив бол ингээд хурба хүч гэнэ. Гэтэ энийг бити шууд ингээд тусгаж авч айлгаарай гэсэн. Гэтэ яг саяны хэлээр ингээд уус чадахгүй байгаад ах юм бол яг тэр зүйлийг юм ярьж
доорх боломжийг нээж өгч байгаа болохоор яалтчгүй л тийм павер болчиход байгаа байхгүй Тэр юу? бас энэ тентийн янз янзын юм мэдээд байдаг бол нэг юм Тийм. түрүүнтэй ойр байхыг хүсэх юм шиг тий. Мгм. За тэгэл өөр болохоор нийгмийн харьцуулалт бас хийдэг гинэ. Одоо ингэж одоо хувь хүмүүсийн хооронд тийм харьцуулалт бий болгодог. Одоо чи нэг ингээд хов жив сонсох юм бол энэ хүмүүс ингэж байгаа юм байна. Би болохоор ийм гэд одоо өөрийгөө бусадтай ингэж харьцуулах одоо нэг их усүр болчихдог гинэ. Одоо тэр хүн тэгж сайн явж гин би бол ингэж муу явж гин гэж баг тэгж бодоход ингээ хүрэгдэг. Тэгээ энэ бол нэг госипийн хамгийн муу тал гинэ. Зөв зөв. Ямар нэгэн тийм нийгмийн харьцуулалтанд амар оруулдаг. За тэгээ дараагийнх нь болохоор нөгөө дотоод сэтгэл хөдлөлийн хандлалаар ярилцах боломжийг олгодог тийм нээлттэй байх боломжийг олгодог гинэ. Энэ амар зөндөө юм. Хяналтыг бас энэ нөгөө нийгэмд бас юм зөв би яг насаач уншсан. Тийм нөгөө нэг жоохон эерэг тал гэх юм бол юм бичигдээгүй хууль гэж ярьдаг штеп. Тим юмыг үүсгдэг гэж байгаа байхгүй. Тэгээ жоохон нийт массын ёс суртахуунд эргээр нөлөөлөх хандлагатай. Тэнгүүд л тэгэж болохгүй гэсэн дүрэн бол байхгүй. Гэтэ ингэ чинь бол хүмүүс намайг муугар хэлэндээ. Хүн амьтны ховд амны бай болох гэж ярьдаг штеп. Тэгэндээ гэж бодож үйлдэлээ бас ингэж жоохон хязгаарлалт гэж байгаа байхгүй. Тэр нь яг ёс зүйн хувьд бас жоохон эерэг нөлөө үзүүлдэг гэсэн нийгэмд. Тэгээд яг энтэй холбоотой дахиад нэг юм харсан байхгүй юу? Тэгсэн чинь бид нар нөгөө нэг тэгдэж штэ ингээд нэг тийм ухаантай тийм боловсралтай хүн гэж нэг тийм тодорхойлолт байдаг шүү дээ. Тэгээ миний бол харж байгаагаар тийм хүмүүс ингээд арай тийм бага ингээ госип ярьдаг гэж магадгүй гэсэн бодолтой байгаа байхгүй юу? Тэгсэн чинь яг тэрүүн дээр болохоор яг эсэргээр байсан. Яг нийгмийн хяналтаа одоо ийм хим хэмжээг тогтоохтой ер нь холбоотойгоор хүмүүс одоо тийм одоо боловсралтай ч юм уу тийм хүмүүс хамаагүй их хов ярьдаг гинэ. Одоо тэр тэгж одоо болчмгүй ашиглан тэр тэгсэн гэдэг байдлаар ховны яг их үсэр болчихдог гэсэн. Бас тийм байна тий. Яг энэ нь болохоор яг зориуд ингээд хов ярий гэсэндээ биш. Хүмүүс яг ийм юмыг ойлгож аваасаа гэсэндээ ингээд тэрийг ингээд онцлог яриаддаг юм байна тий. Гэсэн гэж харсан. Тэгээд яг бас бодсон чинь яг нөгөө үнэ ингээд зааж л хийж байгаа юм л үү. Тэгэхээр яг зааж хийж байгаа болохоор илүү тийм жоохон дүрм журм баригдсан хүн илүү их зааж хийж хов ярьдаг гэсэн поинттай юм шүү тий. Тэгээд хамгийн сүүлийн хон болохоор хүч чадлын мэдрэмжийг өгдөг гинэ. Одоо цаас арай мэдлэгтэй юм шиг санагддаг. Тийм үү? Тэр талаараа одоо хин нэгний нууцыг мэднэ гэдэг нь бол амар тийм том хүч гинэ. Тэгэнгүүт яг ингээд хин нэгний ингээд нууцыг мэдж байгаа гэдгээрээ тэр хүн ингээд амар тийм өөрөө өөрийнхөө хувьд нэг тийм хүчтэй санагддаг. Хүмүүс одоо ингээд ховж ямар тийм юм хүчтэй сөрөг нөлөөтэй гэдгийг ингээд ер нь бол ингээд мэддэг, ухамсарладаг. Тэгсэн хэрнээ яагаад хүмүүс дахин яриад байдаг вэ гэхээр тэр нэг хүний тархитай л холбоотой юм байна л та. Тэгэнгүүт 2015 онд ингээд эрэгтэй эмэгтэй хүмүүсийн одоо ингээд өөрсдийнхөө болон албартнуудын талаарх ингээд ховж ивийг одоо сонсож явах үед нь тэдний одоо тархины одоо итгэцлийг ингээд судалсан юм байна л та. Тэгээд тэгсэн чинь өөрсдийнхөө талаар эерэг болон эсвэл сөрөг ховж ив сонссон хүмүүсийн ийм урт талын одоо тархины урт талын бор гадраг маш идэвхтэй ажилтдаг гинэ. За тэгээд яг тэр тархины урт талын бор гадраг болохоор ямар өргөтэй вэ гэхээр одоо ингээд одоо чамд ямар нэгэн тийм таск өгөгдлөө зөө. Чи тэр шинэ таскыг ингээд биелүүлэхэд одоо чиний хамгийн их ажиллаж байх хэсэг болохоор яг тэр тархины урт гадраг одоо урдлын бор гадраг хэсэг ерөнхийдөө бол ингээд ямар нэгэн шинэ зүйл, шинэ даалгаврыг ингээд биелүүлэхэд яг тархины эрчимтэй ингээд ажилт байдаг хэсэг. Тэнгүүд хүмүүсийн яг ингээд ховж ив сонсохоор яг тэр хэсэг бас амар идэвхтэй ажилтдаг. Тархиа ер нь бол ингээд тархин ингээд сэргээ сайн ажиллаж байна л гэсэн утгатай заяа. Муу юм сайн ажилладаг. Тэгээд дахиад нэг юм нь болохоор хүн ингээд ховж ив ярина шүү дээ. Тэгэх юм бол хүний тархин нэг тийм шагналын төв гэсэн хэсэг байдаг гинэ. Тэр нь болохоор нэг тийм хиппокампустай ингээд ойролцоо байд юм шиг байна. Тэгэнгүүт тэрийг одоо хүмүүс хов ярьж байх үед яг тархины тэр хэсэг идэвхждэг. Одоо өөрөөр хэлэх юм бол бид нэр ингээд тэр нь уул нь бол ингээд хүнийг ингээд шагнагдаж байх үед ажилдаг тийм тархины хэсэг байхад чинь ингээд бас хов ярьж байх үед тэр хэсэг ингээд ажилдаг. Тийм болохоор хүн хизээч ингээд ховыг ингээд муухай гэдгийг мэдсэн ч гэсэн болж чаддгүй. Хүний тархины ингээд тэр шагнагдаж байгаа одоо мэдрэмж авдаг, тэр мэдрэмж төрүүлдэг тэр тархины хэсэг нь ажиллаад байгаа учраас
Тэр нь ингээ гоё санагдаад тэгээ ингээ хизээж хов яхаа ингээ зогсоодгоо. Хов ярих юм бас нэг сөрөг тал нь заяа. Энэ бол муу тал дээр л жишээ авч байгаа. Хин нэгний талаар юм муу талын хов ярих үед ингээд тэр хүн өөрийгөө илүү дээр юм шиг мэдэрдэг гинэ. Би энэ хүнээс илүү дээр. Бас ингээд ярьж байгаа хүндээ ч гэсэн би энэ хүнээс илүү дээр. Эсвэл чи бид хоёр энэ хүнээс илүү дээр юм аа тийм мэдрэмж бас авахын тулд айгүй ярьдаг гэсэн. Тэг ингээд муулаагүй ч гэсэн тэгсэн байлээ. Гэтэ тэгж болно л доо. Эдэргээд ярьж байгаа ч гэсэн бас л тэгсэн байлээ шүү гэж байгаа тийм мессеж өгөнгөө илүү юм өөрийгөө дээр гэж бас мэдэрдэг гэсэн. Энэ бол гэхдээ илүү бүр юм ухамсаргүйд болж байгаа процесс байж магадгүй. За бид хоёр эхлээд ярилцаад ингээд дугаар болгон дээрээ энэ сэдвтэйгээ холбоотой нэг асуулт би бинээс асуугаад ямар ч хамаагүй нэг асуулт. Асууна. Нийт хоёр асуулт. За миний сэдвтэй холбоотой асуулт нь болохоор за чиний талаар ингээд хүмүүс хов мэдээж ярьж байгаа шүү дээ. За тэрийг чи мэдхийг хүсэх үү, мдээгүй байсан дээр үү чам? Би мдээгүй байсан дээр гэж боддог. Би бас ярьтаа гэдэгт ингээд 100% итгэдэг. Сая хин нэгэн ярьж л аваа тэгээд тэгэл тэрүүгээр ингээд яриад тэгэл дуусчихаа. Надад битгий сонсгоо л гэж боддог. Тэр ихтэй эргэж үж болно шүү дээ. Эргэж үж болно, сүргэж үж болно. Аль нь ч байсан ч гэсэн ер нь л би нэг мэдхийг хүсдэг. Чи өөрөө яадаг вэ? Би буцаасан. Би амар мэдмээр санагддаг. Ингээд сонирхолтой санагддаг. За яг хөө ингэж ярьдаг гэж магадгүй гэсэн юм санаанууд бол байгаа заяа. Гэтэ ингээд миний ч мэдэхгүй юмыг ингээд миний талаар ярьсан байх вэ? Тийм миний төсөөлөөгүй тэр нэг зүйлийг ярьсан бол ингээд юу ярьдаг бол миний талаар гэдэг надад амар сонирхолтой санагддаг. Гэтэ мэдснийхаа дараа би тэрийг дааж чадах гэсэн бол мэдэхгүй байна. Гэтэ мэдэх боломж олдвол би мэдхийг сонгох. Тийм. Угаасаа яг дараа нь даах амар хэцүү дээ штэ. Тэгэхээр би бас боцаа ер нь бол ингээд угаасаа ингээд ховж ингээд тэр хүн тэгж ярьжсэн энэ хүн ингэж ярьжсэн ингээд бас ингээд нэг сайн ингээд дамжигдчихсэн штэ. Тэгэхээр ер нь бол ингээд өөрийгөө ингээд яриулсныг ингээд мэдлээ. Юу ярьсныг мэдлээ. Ингээд амар хэцүү байгаа штэ. Тийм болохоор ингээд бусдын талаарч гэсэн тийм хатуу үгээр бас бити ярьж байгаасай гэж би боцоо ер нь бол ингээд ажиллаад үзсэн чинь юм эсвэл нэг тийм насан туршидтэй нэг тийм амьдрал донд ингээд ороод үзсэн чинь ингээд яг өөрийнхөө авах дургүй мэдрэмжийг хүнд төрүүлэхээр юм ингээд аль болох ингээд багъя гэж бодсон. Ер нь бол үнэн шүү. Тэгээд хамгийн гол нь karma is real гэдэг чинь. Тэгэхээр яг ингээд чи хин нэгний талаар ийм сөрөг байдлаар юм ярьсан бол тэр чинь чиний амьдралд тохиолдох магадлал яг өндөр шүү. Дараагийнх нь асуулт. За ер нь бол ингээд хүмүүс аягүй их юм gossip ингээд бичлэг хийдэг болсон байсан шүү дээ. Ингээд одоо жишээлх юм бол Ruby-ийн channel байна. Тэгээд хоб болох уу гэд бас байдаг шүү дээ. Яг тиймэрхүү ингээд YouTube channel-ууд дээр ингээд ховоод аягүй их ярьдаг. Ингээд алтартнууд донд юу болж байгаа ингээд аягүй их ярьдаг. Чамд яг тэгж сонсдог тийм channel байгаа юу? Би Ruby-г сонсдог. Би ч бас. Тийм тэгээд тэр хоб болох үедээ тэгээд тэр YouTube channel-ыг яг тэр нөгөө нэг сүүлийн скандалуудаас болоо сонсож байгаа. Харин тийм тий. Эдигийн амар гоё дэлгэрэнгүй ярьдаг тий. Тийм бүр бүтэн цаг маг. Тий. Тэгээ ерөөсөө өөрөө нэмж ингээд хайж үзье гэж ерөөсөө бодогдохгүй байдал нь ингээд тэгээ өөрөө бас ингээд яг сонсоод ахаар амар тийм каптай яг тийм санагдсан. Эхэндээ яг ингээд жоохон орохгүйсэн эсвэл ингээд ёо гэж. Тэгээ бас нийгмийн харилцаанд бас нэр ховч чухал юм уу? Би ингээд бодсон чинь би яг тийм Холливуудын хүмүүсийн нэгсэн мэдэхгүй заяа сонирхолч байхгүй. Мөртлөнгөөс ингээд бүх хүмүүс тэр тухай яриад ангууд ингээд энийг би мэдэж авахгүй л бол энэ нийгмээс хоцрох гээд байна гэсэн мэдрэмж аваад амар сонссон шүү дээ. Тэгээд бас хов чигэнд угаасаа хүмүүс амар туртай нь мэдэгдэж байгаа. Хов ярьдаг чаналууд ингээд амар хурдан бүүн болдог. Тэгээд тэр бас хэн байна? Тайсон гэдэг нэг залуу байдаг шүү дээ. Солонгост амьдардаг гээд. Тэр бас тэр нэг рүүмейтэй муулж байгаа бичлэгээрээ амар гарч ирсэн. Бас нөгөө нэг ажилд яваад ажиллаа муулж байгаа бичлэгээрээ. Тэгвэл хүмүүс тийм юмдас амар дуртай байгаа байхгүй тий. Чи ямар channel? Би бол Ruby-гийн гихийг ер нь арай илүү тогтмол үздэг. Арай олон дугаарыг үзсэн. Тийм би бас Ruby амар олон дугаар. Яг хоб болохыг болохоор яг нэг тийм сүүлийн 2 ч юм уу. Нэг тийм дэлгэрэнгүй юм сонсомоор санагдаад тэгээд сонсч үзсэн чинь байж байсан. Тэгээ яг сүүлийн үед ингээд болоод байгаа Холливуудын нэг тийм хэрэгүүдийн талаар сонсомоор санагдаад тэгээд ер нь зэрэг сонссон ба. Одоо хамааралгүй нэг асуулт асуув шүү дээ. Би сая дуусгах гал. За.
За миний асуулт болохоор ингээд хүн чамтай уулзлаа заяа. Тэгээд ямар анхны сэтгэлтэй үлсэн байгаасаа гэж чи хүсэх вэ өөрийгөө? Намайг дараа нь хэрэгж бити бодоо сайлгаж боддог тоо гэдэг таахгүй. А тийм үү. Гэхдээ тэгээ яг сайн яг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ сая бол яг ингээд юу яасан чинь ингээд наваг илүү янзын юм бодохооргүй ямар ч ер нь бол ингээд баг ингээд дойн тоонд нь үлдэхгүй байсан ч хавтыг зад хотлоодлоо тавьсан юм байна. Тэгтээ яг наваг хүмүүс ингээд ямар зөөлөн сэтгэлтэй юм бэ? Ямар зөөлөн юм бэ гэж бодоосэй гэж би боддог. Тийм зөөлөн тэгсэн амар тийм цэвэрхэн анхны сэтгэл нь ер нь бол хүмүүстэй нэг тиймэрхүү төрсэн байгаасай гэж боддог. Тэгээд яг тэгж хүмүүс төрүүлэх нь буцаад нөгөө хүмүүс ингээд над дээр ингээд чөлөөтэй ирэх боломжийг бас олгох юм болов уу гэж бодод байдаг шүү дээ. Ингээд энэ айгүй тийм зөөлөн нээлттэй охиндоо буцааны хариу өгдөн шүү дээ. Тэгэхэд нэг тийм амар хүн байгаас амар хүн гэж тодорхойлохоор хүн байгаасай. Чи юу гэж би ерөнхийдөө төстэй заяа. Ингээд энэ охинтой найзалж хансан гэсэн бодол үлдээд байгаасай гэж бодож байна. Тэгдэг төрлийн хүмүүс байдаг шиг ингээд уулзсны дараа энэ охин ямар гоё охин бэ? Энэ охинтой ингээд найзууд болчих юмсан. Хамтдаа явдаг болчих юмсан гэсэн нэг тийм амар буруу сонсогдсон байсан. Явдаг болчих. Тэр би одоо хамт ингээд нэг юм хангаут хийж мэддэг. Тийм нэг тийм гоё хүн юм шиг санагдаад тэгээ найзлахыг хүсгээр тийм хүн. Одоо би асуулт бодож шүү дээ. Чамтай хүн ингээд 80-д таарлаа зэ. За тэгээд тэгэхэд чи ер нь ямар хувцастай тэгээд ямар хөө үнэрхтэй байх байна гэж үргэлж. Жохон юм анган дуу хувцастай байж магадгүй. Ямар үнгийн? Тэг харуухаа. Харин тийм бах би бас ямар сар хувцас өмсөх гэж бодсон. Хар үнгийн хувцастай. Тэгээд нэг тийм энгийн үед өмсөхөөргүй жоо юм анган гэсэн категорид орохоор өөрийнхөө хувцснуудыг өмсөх баг. Гэтэл тэгээд орохоор надаас ганга хүмүүс байж байдаг. Би баг хамгийн ганган биш нь байж байгаа. Тийм тэгээд үнэрийн хувьд бол хурц үнэртэй байх юм болов. Тэгж бодож байна. Тэгээ яг 80-д орохдоо ийм үнэртэй баймаар байна гэж бол бодож байгаа юм. Тэгээ хурц байж магадгүй. Хар өнгийн хурц тэгээд тийм жоохон ганган мэдрэмж төрүүлсэн хувцас юм шүү дээ. Тийм. Юмштай чи энгийн үед өмсдөг. Өмс чадахгүй хуцаа ч юм уу. Өмсөх баг. Би бол бараг 80-д миний нүдэнд өртгөөргүй л хуцаа өмсөх. Яг нэг тийм. Би бараг зүгээр энгийн хуцаа өмсөх юм байна. Чөлөөтэй юм уу? Гэтэ яг ерөнхийдөө жоохон нэг тийм хар эсвэл бүр цагаан байж бас. Гэхдээ 80-д орохноос цаана хайшин тий. Тийм байна. Гэхдээ ер нь жоохон чуд бараандаа хувцалж бас магадгүй. Гэтэ яг сайн мэдэхгүй байна ер нь. Энийг 80-д орох. Ортгүй. Чимэр амар төгсгөө. Гэтэ яг би ер нь л гэж бодож байна. Би амар тийм гангаа хувцалж бол чадахгүй гэдгийг л мэдчихэв. Гангаа хувцалж чадахгүй. Гэхдээ нэг тийм үнний нүдэнд нэг тийм амар илт ингэж харагдахаар бол хувцалж чадахгүй байхаа. Би харин бодлоо. Би уг нь ингээд анган хувцлна гэж бодож эхлэхэд төгсгөлдөө нэг ганган биш дуусдгийг биш санагдлаа. Сая яг бодсон. Үр дүн нь ганган биш гардаг гэнэ. Үр дүн нь нэг тийм ганган биш гэдэг юм шиг санагдлаа. Тэгээс хамт явж байгаа хүмүүс нь аягүй чухал. Хамт явж байгаа ингээ манай найзууд ганган байжвал дагаад ганган болоод энгийн байжвал дагаад энгийн болох. Бас тийм ээ тийм бэ. Хамт явж байгаа хүмүүстэй жоохон дуусаж тарах. Тийм би үнэрийн хувьд бол тэгэл нэг зөөлөн дүүл үнэртэй байх. За ер нь бол би зөөлөн юм байна. Инх хасаа тавьсан шүү дээ. Тэгээд манайха хүн gossip ярих маш их дуртай байд юм байна. Дийлэн хүмүүс ер нь л ингээ gossip ярьдаг юм байна. Цаашдаа ер нь бол баг ингээ ярьсаарч байх юм байна. Тэгтээ нэг юм битээ мартаарай. За энэ болохоор ингээ тань одоо сая хэлсэн шүү дээ. Таны дахинд ингээ шагнагдчихж байгаа юм шиг мэдрэмж төрдөг гэдэг. Тэгээ ингээ хэдий ингээ шагнагдчихж байгаа юм шиг санагдчихж байгаа ч гэсэн хин нэгний сэтгэл зүйг гэмтэхээр тэ хин нэгэнд ингээд муухай харт хадлаг бүлгээр хэмжээний хин нэгний талаар хүчтэйг тийм амир үг хэллэг ашиглаж битээ хэтрүүлж ирээсэ. Тэгээд тэрийг битээ мартаарай гэж хэлгээл. Бит хоёр удахгүй яриас мөрчнаа гэх. Дахиж сонсоод юм байлаа. Бай бай.